За part 4 арай уртаар бэлдэж үзлээ. Part 5 500 лайк хүрвэл оруулах учраас лайк саба дараад үзээрэй. Жин цагаан хүн чоныг ялсан гэх яриа сэжиг төрүүлж эхэлсэн байв. Жингийн чадвар ердөө 3 одтой тэнцэх төвшөнд байгаа тул хүн чоныг ялах боломжгүй нь тодорхой байлаа. Ан түүний тулгарсан мангас жинээс сул байсан байх гэж таамаглав. Харин Мив энэ таамагт итгэсэнгүй. Тэд хоёулаа тайлбар авахар тоногийн ихрүүдийг дуудлаа. Тэд чин үнэхээр өөрөөсөө хамаагүй хүчтэй мангасыг ялж чадсан эсэхэд гайхаж байв. Мөн тэрээр одоо дунд шатны ангид орсон тул хайтан Титан 2 жинхэнэ утгаараа баларч байгаа нь тодорхой болов. Мив, Ан хоёрт тэдний нөхцөл байдал маш инээдтэй санагдана. Ан тэдэн рүү ширүүн харж хэрэв худал хэлбэл хатуу шийтгэн шүү гэж анхааруулав. Ах トゥ хоёр жингээс үхтлээ айж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Ан боолуудаараа дамжуулан эдгээр айлаалагчдад туслахаар шийдэв. Дунд шатны ангид зөвхөн хамгийн хүчтэй нь л амьд үлддэг. Ердөө 3-5 модтой төвшний сонсогчдоос шилдгийн шилдгүүд нь л тэнд үлддэг. Ан, Мив хоёрын хувьд тэд эдгээр сонсогчдын ихэнхийг өөрсдийн боол болгосон байв. Тэд жинээс хайтан Титаныг хамгаална гэдгийг хэллээ. Үйл явдал бидний гол баатар руу шилжих бөгөөд тэрээр даалгавраа биелүүлсний үр дүнд сүүдрийн хүчээ 4 модтой төвшөнд хүргэжээ. Бүх хүчээ ашиглах нь маш аюултай тул чин амьдралынхаа ойрын хэдэн жилд багтаан сэлмний ур чадвараа 6 модтой төвшөнд хүрэхийг хүсэж байв. Тэрээр 7 модтой мастрын зэрэгт хүрэхээсээ өмнө гоц авьяастай сэлэмчин болохыг хүснэ. Гэвч хамгийн хүчирхэг сэлэмчид бүгд 8 буюу түүнээс дээш одтой хөлөг баатрууд байдаг. Ухта 2 тэрбум хүн амтай твд ийм өндөр түвшний гайхалтай хөлөг баатар ердөө 100 орчим л бий. Гэхдээ үүнээс ч илүү зүйл бий. 10 одноос ч давсан нэгэн зэрэглэл байдаг бөгөөд энэ нь хагас бурхны хүч чадалт хүрсэн овгийн тэргүүн Тиарангийн тэнгэрлэг одны түвшин юм. Энэ бол түүний зорилго. Жин эцгээсээ давахын тулд тэнгэрлэг одны хөлөг баатар болохыг ирмэлцэнэ. Гэхдээ одоогоор түүний гол зорилго нь дунд шатны ангийн асуудлыг шийдвэрлэх байв. Тоногийн ихрүүд болон бусад ах эгч нар нь түүнд маш их асуудал тарих нь тодорхой. Анхан шатны ангид бүгд шинэхэн хүмүүс байсан тул амархан бас бие биедээ дэмтэй байсан. Гэвч дунд шатны ангид ороход бүх зүйл өөрчлөгдөнө. Хүч чадлыг хэмжих цорын ганц хэмжүүр нь эрх мэдэл болон ур чадвар юм. Жингийн зорилго маш энгийн. Тэрээр дунд шатны ангид ноёрхож өөрийн мөрөө үлдээх болно. Түүнийг ээжтэй нь уулзуулахаар дуудсан бөгөөд ээж нь түүнд анхны даалгавраа амжилттай биелүүлсэнд нь баяр хүргэв. Үүний зэрэгцээ тэрээр жин шин өрөөнд орохоос татгалцсныг сахиулаас нь олж мэджээ. Тэрхүү тусгай өрөө нь овгийн тэргүүн болох хүмүүст зориулагдсан байдаг. Уг өрөө хоосон байсан тул жинийг ашиглаасай гэж тэр хүссэн. Гэсэн хэдий ч хүн энэ саналыг няцааж энэ бол зүгээр л өрөө бөгөөд өөрт нь цэлгэр том өрөө таалагддаггүй гэж тайлбарлав. Тэрээр өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Энэ хариултыг сонсоод ээж нь түүнийг явж болно гэв. Роза хүүгийнхээ зорилгыг ойлгосонгүй. Тэр их амбицтай байгаа юу эсвэл огт тийм хүсэлгүй байгаа юу гэдэгт ихэд эргэлзэв. Хэрв тэр өрөөг авсан бол гайхалтай дэмжлэг авах байсан нь тодорхой. Гэхдээ үүний зэрэгцээ жин ах эгч нарынхаа бай болох байв. Энэ санал нь нэгэн төрлийн сорилт байсан бөгөөд бидний хүү ээжийнхээ хүлээлтэд хүрч амжилттай дав. Жин анхан шатны ангийн сонсогчдод дунд шатны ангид байдаг бүлэглүүдийн талаар мэдээлэл өгөхөөр буцаж ирэв. Эдгээр шин сонсогчид жингийн бүлэглэлийн нэг хэсэгт тооцогдох тул тэд байнгын хараа хяналт дарамтад өртөх нь ойлгомжтой байв. Гэвч тэдний удирдагч зүгээр суугаад хараад байх хүн биш. Тэрээр дунд шатны ангийг тэр даруй байлтанд агуулахыг хүсэж байлаа. Жин тэдэнд сэрэмжтэй байж үргэлж холбоотонтойгоо хамт явахыг анхааруулв. Дараагийн өдөр нь овгийн тэргүүний дүү туршлагатай 8 модтой хөлөг баатар болох Жид Брункандл дунд шатны ангид дэвсэн сонсогчдод үг хэлв. Жид ямар нэгэн ноцтой үйл явдалд оролцохгүй бөгөөд зөвхөн тэдний сэлмний ур чадварыг үнэлэх үүрэгтэй байлаа. Тэрээр шинэхэн гишүүдэд Брункандл овгийн хүйтэн хөндийн урайг сануулахын тулд чанга дуугаар илтгэл тавив. Хүч чадал бол цорын ганц чухал зүйл бөгөөд сул дорой хинч байсан угаас хөөгдөх болно. Жин үүнийг шинэхэн гишүүдийг айлхан сүрдүүлэх оролдлого гэдгийг мэдэрч байв. Тэрээр тоногийн ихрүүдийг олж харсан ба тэдний хажууд зогсох юр бусын дүр төрхтэй дайжныг ч анзаарав. Ямар нэгэн шалтгаанаар Ан, Мив хоёр шинэ хүмүүсийг сүрдүүлэхийн тулд өшигний араас үйл ажиллагаа явуулж байна гэж тэр таамаглав. Миса тоногийн ихрүүд рүү чигээрээ алхаж буй жинийг ажиглаж байлаа. Тэр сэлмээ гаргаж ирээд тэдний яг хажууд байсан залууг цавчиж орхив. Бүгд цочролд орсон ба жин бусдаар удирдуулах биш харин өөрөө бүхнийг хянаж байгаагаа дайснуудтай харуулахын тулд тухайн хүний гарыг тастаж орхилоо. Нэрийг нь асуухад тэрхүү сонсогч өөрийгөө Казен Ромеро гэж танилцуулав. Тоногийн ихрүүд энэ хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролцсон ч жин тэдэнд хатуу анхааруулга өгч зогсов. Ах дүүсийн нэг нь уурандаа дийлдэн тэр сонсогч өөрсдийнх нь бүлэглэлд харьяалагддаг гэдгийг санамсаргүй ам алдчихв. Энэ бол яг л жиний хүлээж байсан зүйл байлаа. Тэрээр тэр залуугийн гарыг цавчих болсон шалтгаан нь маш өчүүхэн зүйлээс болсон гэж хэлэн тэднийг улам өдөөн хатгав. Брункандлийн ах дүүсийн хоорондын дайн хэдийнэ эхэлжээ.
Жид ихрүүдийн мөрөх өөрсдийнх нь эсрэг хэрэгснийг ойлгов. Казин тэдний бүлэглэлд харьяалагддаг болох нь тодорхой болсноор Жингийн үйлдэл амин хувиа хичээсэн алдаа гэж харагдхаа болов. Үүний оронд энэ нь Рүнкандэл овгийн уламжлал болох зэрэг Дивийн дайн гэж тооцогдохоор болов. Яг энэ мөчид Жин өөрийнхөө нэрийг чанга бөгөөд тод дуудаж хэрв дайсагналцгал юм бол хэнийг ч устгахтаа эргэлзэхгүй гэдгээ дунд шатны ангийнханд сануулав. Гэвч түүний энэхүү тэрслэх үйлдэл нь түүнийг 8 одтой Хүлэг баатартай сүргэлдэхэд хүргэв. Түүний нагаз ах Жид түүний хэлсэн үгэнд маш их ууралсан байлаа. Жин түүнд Жидийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Доромжлогдсон 8 одтой Хүлэг баатар зэвсгээ гаргаж ирээд хэрв хүүгийн шалтгаан үнэмшилгүй байвал түүнийг ална гэж тангараглав. Жин үүний хариуд Жид дунд шатны ангийг удирдах үүрэгтэй. Тиймээс өөрийг нь ийм дайралт хийж байгааг тэр мөчөөс л ойлгох ёстой байсан гэж хариулав. Үүнийг сонссон хүчирхэг Хүлэг баатар сэлмээ Жингийн нүр рүү чиглүүлж анхааруулга болгон баг зэрэг зүсв. Залуу эзэн огт гомдоогүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Харин яагаад Жидтэй нүр тулан тулалдаагүй талаар тайлбарлахдаа хэрвээ тэгсэн бол өөрөө ялагдах нь тодорхой байсан. Эс бөгөөс анхнаасаа л түүн рүү дайрах байсан гэв. Жид хүүд хандан овгийн тэргүүний хүү байсан ч түүнийг цавчхаас айхгүй гэдгээ сануулав. Жин түүний өөдөөс өрсөлдөгч нь өөрөөс нь хамаагүй хүчтэй байсан ч зөрөгтэйгээр хариу барив. Рүнкандэл хүн нэр төрийнхөө төлөө хизээж ухардаггүй. Жид түүний үгэнд инээсэн боловч энэ нь түүнд маш их таалагдав. Тэрээр Жингийн Рүнкандэл овгийн доторх байр суурийг хүлээн зөвшөөрч жинхэнэ Рүнкандэл хүн гэж ямар байдгийг залуу сонсогчдод хамгийн шилдэг жишээгээр харуулсныг сануулав. Эцэст нь хуралдаан тарлаа. Жин холдон явхдаа тоногийн ихрүүдэд нэгэн зөвлөгөө өгөөд одов. Тэр тэдэнд өөрсдийн ах эгч нараасаа илүүтэйгээр түүнийг гэхээс айх цаг ирнэ гэдгийг сануулав. Өрөөндөө буцаж ирээд Моркан жил 2 зэрэг Дивийн дайны талаар ярьж өгөв. Тэрээр Мю Ан хоёрыг хөшигний араас тэдний маргааныг сэмхэн удирдах байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Жин шугамаас давж орж ирсэн тэрхүү сонсогчийг цавцсан. Тэр хүн өмнө нь Анагийн бүлэглэлийн нэг хэсэг байсан ч ямар нэгэн байдлаар ихрүүдийн бүлэглэлд орсон байв. Ахлагчид нь өөрсдөөс нь хүчтэй байх ёсгүй тул тэдний бүлэгт 5 одтой Хүлэг баатар байх боломжгүй. Жилиан Мю хоёрын зорилгыг ойлгож чадаагүй ч хүү тэдний дайсан болон өрсөлдөгч нь болсондоо баяртай байв. Тэд Жингийн даалгаврыг хүндрүүлж бүтлгүүтүүлэхийн тулд эрх мэдлээ ургуулсан ашиглаж болно. Гэвч үүнээс өөр хийж чадах зүйл тэдэнд тийм ч их байхгүй. Учир нь Жин ганцаарчсан ажиллагааны үеэр тэдний аюулыг амархан няцаах чадвартай байлаа. Энэ бол Жингийн яг хийхээр төлөвлөж байгаа зүйл юм. Тэрээр хэцүү даалгавруудыг хүчээр хийх болно гэдгийг мэдэж байгаа тул энэ нь түнд олон ялалт байгуулж илүү хүчрхэг болох боломжийг олгоно. Тэрээр аюулгүй байдлын үүднээс Морканыг хамт авч явж болох ч Жин түүнд өөр өөрөг хүлээлгэсэн байлаа. Дараагийн өдөр тоногийн ихрүүд болон Жин нагаз захтайгаа уулзав. Тэд Рүнкандлийн цэвэр цусны өв залгамжлагчдын эдлэх тусгай сургуулилтын эрхийн талаар мэдээлэл авав. Сургуулилт хэцүү байх болно. Гэхдээ энэ нь Рүнкандэл овгийн онцлог урайг шингээсэн байх болно. Рүнкандлийн тулааны хэв маяг нь ердийн сэлмийн урлагаас ангид бөгөөд зөвхөн туг баригчдад заадаг тусгай хөдөлгөөнүүдтэй байдаг. Тэдний тулааны хэв маяг нь ихэвчлэн уламжлалт бус байдаг тул бусад овуудаас ялгардаг. Жин үүнийг Рүнкандэлчүүдийн бие бэлтрийн чадвар өвөрмөц байдагтай холбоотой гэж таамаглав. Эдгээр сэлмний маструудын цусны урсгал нь тэдэнд сэлэм эзэмших бурхнаас заяасан авьяасыг олгодог. Ийм онцгой чадвартай төрхөн тэдний цуснд байдаг. Үүнтэй харьцуулахад тэдний сургуулилт нь энгийн хөдөлгөөнүүд дээр төвлөрөх болно. Тэдний даалгавар бол гам бөмбөлөг барих явдал юм. Жин түүний дотор ямар нэгэн зүйл байгааг мэдэрнэ. Энэхүү гам бөмбөлгүүдийг дуулдаг чулуу гэж нэрлэдэг бөгөөд цохилт бүрд өвөрмөц дуу гаргадаг. Жид гам бөмбөлгийг цохиж үзүүлэхэд тэдний чихийг дүлэрүүлэн хурц дуу гарав. Дараа нь захирагч Хүлэг баатар 2 дахь удаага цохиход нэгэн өөрчлөлт гарав. Маш үзэсгэлэнтэй уянгалаг аялгау сонсогдов. Дуу чимээ бүр бөмбөлгийг хэр хүчтэй цохиж байгаагаас хамаарна. Гол зорилго нь цохилт бүрдээ үзэсгэлэнтэй дуу авиаг гаргахын тулд төгс цохилт хийх байлаа. Жин энэ бол Рүнкандэлчүүдийн хувьд хамгийн үр дүнтэй сургуулилт гэдгийг ойлгов. Гэвч энэ нь нууц сургуулилт гэж нэрлэхэд дэндүү хялбар энгийн санагдаж байлаа. Жид 3 дахь буюу эцсийн дууг гаргахыг оролдов. Жин үүнийг маш их сонирхсон бөгөөд сэлэм чулуунд хүрэх үед тэрээр үүний үр дагаврыг гинэд ухаарав. Гам бөмбөлөг хүчтэй дэлбэрэх үед Жин ах нарыгаа түлхэн холдуулав. Тоногийн ихрүүд цочролд орсон бол Жид хүүгийн хурц мэдрэмжээр бахархаж байлаа. Хитрхи их хүчээр цохиход чулуу үргэлж дэлбэрдэг байна. Энэ нь үндсэндээ сургуулилтын нэрийн дор тэдний амнаас эрсдэлд орж байна гэсэн үг байв. Тэдний өмнөх бүх ах эгч нар энэхүү дэлбэрэлтийн нөлөөг мэдэрч байсан гэж Жид тайлбарлав. Жин Лун үүнээс хэрхэн бултаж чадсныг мэдхийг хүсв. Жид түүнийг бултахыг ч оролдоогүй бөгөөд дэлбэрэлтийн сүрэлд өртсөн гэж тайлбарлаа. Гэхдээ тэр хамгаалалтаа маш хүчирхэг байсан тул түүнд ямар ч гэмтэл учруулаагүй ажээ. Энэ хариулт нь зөвхөн Жинийг төдийгүй түүний ах нарыг ч мэл гайхуулж орхив. Үнэхээр л дэндүү хүчирхэг эгчтэй байхын эд шид энэ байлаа. Жид тэдэнд хүссэн үедээ үзэсгэлэнтэй дуу чимээг гаргаж чаддаг болох хүртлээр сургуулах даалгавар өгөв.
Үйл явдал сун руу шилжих бөгөөд тэрээр саяхан жинийг хөнөөх гэсэн оролдлогын талаар олж мэдэв. Тэр Мю, Ан хоёрын юу сэтэж байгааг мэдэж байсан ч тэднийг шуургад цайзаж жинт халдах хэмжээний муухай биш гэдгийг мэдэж байлаа. Үүнээс гадна хэрв овгийн тэргүүн тэдний төлөвлөгөөг илрүүлбэл тэдний амнаас эрсдэлд орох байв. Сунгийн шивгч нь тэр үед хүү ихчтэй худал хийсэн юм болов уу гэж гайхан асуув. Тэр үед Жим маш жаахан байсан учраас ингэж худал хийх боломжтой гэдгийг тэр мэдэж байлаа. Тэгээд ч тэд сүүлийн 5 жилийн хугацаанд алхахын ямар ч улмөр олж чадаагүй байв. Сун түүнийг өөрөөс нь маш их болгоомжилж байсныг сандагч түүний царайг эргэн санахад үнэн байсныг тэр хэлж чадаж байв. Сун шивгчэндээ Мю, Ан хоёрын явуулгыг ажиглаж байхыг даалгав. Тэр дуулдаг чулуутай хийж байсан өөрийнхөө туршлагыг эргэн санахдаа Жинийг юу хийж байгаа бол хэмээн гайхаж байлаа. Маргааш нь Жим бие арай ядан барьж байв. Энэ бол түүний оролцож байсан хамгийн хүнд сургуулилт байлаа. Жид тэдний сургуулилтыг удирдах байв. Энэ сургуулилтыг тэдний бие бэлтрийн чадвартай холбоотой гэж бодож байсан бидний хүү маш том эндүрчээ. Үүний оронд энэ нь хүний авраг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байв. Жин хүч чадлын дутагдлаа нөхөхийн тулд аврагаа нэмэгдүүлэх шаардлагатай байлаа. Тэр тайван байхыг хичээнэ. Тонагийн ихрүүд түүний өмнөх амьдралд үүнийг даван туулж чадсан болохоор энэ нь боломжгүй даалгавар биш байв. Жид ах дүүсийнхээ тэмцэж байгааг ажиглах боловч зөвхөн Жин л тэр гурваас хамгийн их ахиц дэвшилтийг харуулж байлаа. Тэр дуулдаг чулуун дээрх сунгийн дээд амжилтыг эвдэж магадгүй байв. Тонагийн ихрүүд бүр мөсөн туйлдан унснаар сургуулилт өндөрлөв. Гэсэн хэдий ч тэдний төвчээрийг Жид биширч байлаа. Харин Жингийн хувьд нагад захын түүнийг ах дүүсийн хамгийн отгон нь байгаад дургуутж байв. Учир нь энэ хүү бол жинхэнэ боловсруулагдаж буй алмаз байлаа. Тэр залуу аажмаар дүүгийнхээ хүүгийн номер 1 шүтэн бишрэгч болж байв. 1 сар өнгөрчээ. Дунд шатны анги эцэст нь анхны даалгавраа хүлээж авав. Даалгавар бол Минчи төмрийн дархны холбооны шинэ эсвэгчдийг хамгаалах байв. Бүлэглэл бүрт даалгавар оногдож эцэст нь Жингийн бүлэглэлийн ээлж ирэв. Энэхүү 10 сонсогчоос бүрдсэн багт тэднээс бараг 2 дахин их буюу 25 оркийг устгах асар хүнд даалгавар өгдөв. Энэ нь мэдээж амар даалгавар биш, ялангуяа тэд дөнгөж дунд шатны ангид орсон үед шүү дээ. Тэдний олонх нь анхны даалгавраач давж гарч чадахгүй нь тодорхой байлаа. Жингийн урьдчилан таамаглаж байснаар бусад бүлэглэлүүд тэдний багийг шоолж байв. Миса нөхдөө хоорондоо маргалдахаас сэргийлж, рункандэлчүүд шиг бие барьж тайван байхыг шаардав. Тэдэнд даалгавраа сонгох ямар ч эрх байхгүй. Цорын ганц гарах гарц бол үүнийг гүйцэтгэх явдал юм. Миса ялалт байгуулсныхаа дараа тэднийг үзэн ядагчдын амийг үрд хаахыг хүсэж байлаа. Дитон дуулдаг чулууг маш хүчтэй цохиж түүний дээр дэлбэрэлт үүсгэв. Жин дэлбэрэлтэд өртгийн даваан дээр арайхийн мултарлаа. Тэр эдгээр алиалагчдтай хамт бэлтгэл хийхийг хүссэнгүй. Учир нь тэд эргэн тойрондоо маш болгоомжгүй ханддаг байв. Тонагийн ихрүүд чулууг дахин дэлбэлсээр байлаа. Гэвч Жингийн хувьд нэгэн хачирхалтай зүйл тохиолдов. Түүний мэдрэхүй маш хурц болж хол зайнаас ирж буй зүйлсийг ч мэдэрч чадах юм шиг санагдаж эхлэв. Энэ үед тэрээр дуулдаг чулуу дэлбэрлээ гэхэд түүнээс үсрэх ган үрлээс бултаж чадна гэдэгтээ маш итгэлтэй болжээ. Жин энэ сургуулилтанд лунтай хийсэн оюун санааны нүдийн сургуулилттай холбоотой эсхийг гайхаж байв. Өөрийн таамаглалыг батлахын тулд тэр дахин оролдож үзэхээр шийдэв. Гэвч Жид шин даалгаврын талаар мэдэгдэхээр тэдний сургуулилт руу орж ирэв. Энэ нь Вимантын эзэнт гүрэнтэй хамтарсан ёслол байсан тул тонагийн ихрүүд маш их бухимдаж байв. Энэ нь амь насанд аюултай даалгавар биш боловч маш их ядаргаатай байлаа. Жид ямар ч ажил байсан даалгавартаа маш нухацтай хандах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ бол рункандэлчүүд зэрэг хүчирхэг дайжид уулздаг арга хэмжээ юм. Жид тонагийн ихрүүдийг тэдгээр хүмүүсийг сайдар ажиглаж мэдрээсэй гэж хүсэж байв. Харин Жингийн даалгавар өөр байлаа. Түүнд тусгайлан бай устгах даалгавар өгөгдөжээ. Жин Таларисын хайртай амрыг хөнөөх ёстой байв. Нууцлаг ордон гэдэг нь захирагчдын хямдаг авраг цамхгийг хэлдэг. Одоогийн захирагчийг Таларис Индормон гэдэг бөгөөд тэрээр амрагуудад нь хор хөнөөл учруулсан хүмүүст хизээж өршөөл үзүүлдэггүй маш аюултай эмэгтэй байв. Жинд энэ даалгаврын аюулын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. Түүний бай бол Аскаро хэмээх хүн бөгөөд нууцлаг ордны төлөөлөгчид түүнийг маш сайн хамгаалдаг байв. Үүнээс гадна энэ төрлийн даалгаврыг ихэвчлэн хамгаалагч хүлэг баатруудад өгдөг нь хайдан Дитон хоёрын гайхширлыг төрүүлв. Жин энэ хүсэлтийг маш их сонирхож байв. Чандерийн гэр бүл үнэхээр өөрсдийнхөө хүнийг хөнөөхийг хүсэж байгаа юм болов уу гэж тэр гайхав. Жид түүний гэр бүлийнхээ нууцыг хадгалахын тулд Аскарыг буцааж авчрах гэж олон удаа оролцсон болохыг тайлбарлав. Өөр сонголт үлдээгүй тул тэд түүнийг хөнөөх хүсэлт гаргажээ. Жингийн одоогийн ур чадварын түвшнээс холд авсан даалгавар байсан тул Жид түүнийг үүнийг маш итгэлтэйгээр хүлээж авсанд нь гайхширч байлаа. Жид түүний хариултыг хүлээж авахар шийдэв. Тэрээр гурвууланг нь 3 хоногийн дотор даалгавартаа гарахыг үүрэг болгов. Тонагийн ихрүүд Жингийн аминд үнэхээр санаа зовж байсан. Учир нь тэд ч гэсэн энэ даалгаврын ноцтой байдлыг ойлгож байв. Тэд түүнд Рункандэл гэдэг нэрээ хэлвэл тус болно гэж бодон зөвлөгөө өгөв.
Бидний хүү тэдний ийхүү санаа тавьсан цочирдож, гам бөмбөлгийг төгс зүсэж уянгалаг зөөлөн дуу гаргав. Чин хэдийнэ төгс эзэмшсэн бөгөөд түүнийг буцаж ирэх үед тоногийн ихрүү түүний талд орохоос өөр аргагүй болох болно. Жид хүртэл тэднийг жингийг дагах ухаалаг сонголт хийх ёстой гэж бодож байлаа. Учир нь тийхгүй бол тэдний амнаас эрсдэлд орох байв. Даалгаврын өдөр ирлээ. Жинийг аюулт мамитын хууль бус нутагт томилсон байв. Рункандлийн залуу эзэн гадаад төрх яламжаа нуухын тулд баг зэрэг зүсээ хувиргажээ. Жингийн баг мангасуудыг устгах ёстой байсан ч 25 орхитой нүүр тулах ёстойгоо тэд мэдээгүй байв. Тэд бүгд энэ даалгавраас болж шаналж байсан бөгөөд үхэлтэйгээ хэдийнэ эвлэрсэн байлаа. Гэвч чин юу ч болж байсан энэ даалгавраас амьд буцаж ирнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Жилхий түнд санаа зовж байгаа доод тушаалтнуудаа маш игдүүтэй гэж бодсон бөгөөд Муркан агуу харлуу гэдгээрээ гайхуулахыг оролдсон боловч одоо зүгээр л нэг тэнэг муур болтлоод орцноо анзаарсангүй. Чин эзгүй байх хугацаанд жилиг амралтаа сайхан өнгөрүүлэхийг хүсв. Мамит бол маш аюултай газар тул тэрээр түнд санаа зовж байгаа илэрхийллээ. Чин буцаж ирнэ гэж амлаад хөдлөв. Мамит бус нутаг бол хамгийн аимшигтай гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн газар юм. Эдгээр хүмүүс хор хөнөөл муу санаагаар амьсгалдаг. Чин тэднийг хашраахаар ирээд байв. Тэд өмнө нь энэ хүнийг огт харж байгаагүй. Тэр яг л энэ газрын эзэн мэд маш зоримог авирлаж байлаа. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг нууцлагдмал 9 одтой хүлэг баатар юм уу хэмээн асуув. Тэр шиниковуудад хүч чадлын ирэмбэ дарааллыг ойлгуулахыг хүссэн байна. Гэвч чинд тиймэрхүү өчүүхэн маргаанд үрэх цаг байсангүй. Тэр ирийн толгойг шууд л нэвт сүлбэж хүмүүсийн дунд айдас хүйдэс төрүүлв. Гэмт хэрэгтнүүд ам үрэгцэн нөхрийнхөө хойноос огтхонч гашуудсангүй. Тэд бол гаж донтон шинжтэй хүмүүс бөгөөд багшийнхаа зөвлснөөр чин тэдэнд өөртөө нь оролдож болохгүй гэдгийг харуулахыг хичээж байв. Тэрээр багшийнхаа тусламжид маш их талархаж байлаа. Чин уух зүйлд хор хийсэн байхаас огт айлгүйгээр шууд луу. Тэр мөнгөө шидээд өглөөний цайгаа уулаа. Бармин түүнийг хүн хайж байгаа юм уу хэмээн асуув. Чин баталж Хистер гэдэг хүнийг сураглав. Харамсалтай нь хотод тийм хүн байсангүй. Чин байрлах газар асуулаа. Бармин түүнд зөвхөн мамитын хаадал байрладаг аюулгүй дэм буудал болох сарны гэрэл хотгийг санал болгов. Энэ бол маш тансаг дэм буудал юм. Алкар баян айлын хүүхэд учраас амьдралынхаа жижиг сажиг бэрхшээлүүдэд санаа зовох шаардлагагүй байв. Тэр бол таашаал авах хүсэл тачаалаа хянаж чаддаггүй айлаалагчаас өөр юу ч биш байлаа. Алкар зөвхөн захирагчийн хайр халамжийг олж авахын тулд тэнд байсан боловч захирагч аль хэдийн өөр хүнд сэтгэл татагдах болсон тул ямар ч утгагүй хэрэг байв. Түүний таашаал авч аюулгүй байж чадах ганцхан газар үлдсэн тул Алкарыг хамгаалагчид хүрээлэн байгаа нь тодорхой байлаа. Чин нөхцөл байдлыг сайн ажиглахын тулд лоббид үлдэхээр шийдэв. Сонирхолтой нь тэрээр Алкарыг хүмүүстэйгээ маргалдаж байхыг нь шууд л олж харав. Хамгаалагчид нь түүнийг хараа хяналтгүй үлдээхийг хүсэхгүй байсан ч Алкар өөрийн хүсэл тачаалдаа сохорсон байлаа. Тэр бүр тэднийг ална гэж сүрдүүлв. Үүний хариуд Алкар хүн цохилтод өртөж бүрмсэн ухаан алдан онов. Тэд өөрийн хүсэл тачаалдаа галзуурсан энэ ядаргаатай айлаалагчийг хамгаалахаас үнэхээр залхаж байлаа. Алкарогийн хамгаалагчид бүгд 6 одны түвшнээс давсан хүчирхэг хүмүүс байв. Алхахыг үйлдэх нь өөрөө амарханч буцаж аюулгүй зүгтах нь хамгийн хэцүү хэсэг байлаа. Мамитад хэн нэгнийг амархан хордуулж чадахгүй тул энэ нь маш хэцүү байх болно. Алкарогийн хүмүүсээс болоод түүнийг шууд хөнөөх ямар ч боломж байсангүй. Чин өөрийн бүх асуудлыг шийдэх төгс шийдлийг олох хүртлээр хүндхэн байдалд орсон байв. Сарны гэрэл худагдах мөргөлдөөн. Маргааш нь бид захирагчийн охин Сирус Индормог харах болно. Тэнийг хүн гэж нэрлэж болохоор Алкарыг 6 хүн маш сайн хамгаалж байгааг тэр олж мэдэв. Инээдтэй тэр эмэгтэй түүний элдв араншингаас үнэхээр залхсан тул түүнийг хөнөөхөд бас бэлэн байлаа. Тэднийг дэм буудлын руу дөхөж очиход маш хүчтэй аянг бууж тэр газрыг бүхэлдэн сүрүүлв. Таларисын охин нүдэнд харагдаж байгаагаас ч илүү зүйл байгааг мэдээд маш их довдолж байв. Жингийн агуу төлөвлөгөө рүү буцаж орвол тэрээр элбэ шидийн дайралт ашиглаж дээрээс нь сүүдрийн хүч нэмж хүчийг нь улам нэмэгдүүлэхээр шийджээ. Энэ нь тэднийг маш хүчирхэг шидэн дайрч байна гэсэн ойлголтыг төрүүлэхүйц хүчирхэг 6 одтой элбийн тарныг бий болгоход туслах болно. Хинч тэр хүүг сэжиглэхгүй ялангуяа элбэ шидийн хамгийн агуугаа завьяастан Варадын Цифил дөнгөж сая 6 одтой төвшөнд хүрсэн байхад шүү дээ. Жин дайралт гаднаас ирсэн гэдгийг батлах ёстой байсан тул аянганд суурилсан дайралт хийхээр шийдсэн байна. Сүүдрийн хүчийг удирдах чадвараараа тэрээр түүнийг суллаж аянгийн хүчээ харуулв. Тэднийг ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө сүрлийн аян ууг газарт буулаа. Тэдний шууд сэжигсэн зүйл бол энэ бол элбчний дайралт гэж итгэхэд хүргэв. Сирус нөхцөл байдлын ноцтой үнэллээ. Тэр хогийн шаар өгсөн байсан ч хамгаалагчтай хамгаалахыг хүсв. Гэвч тэднийг ойртох гэж оролдох мөчид аянга тэднийг буцаагаад шидэж орхив. Тэд Цифилийн шиднүүд нууцлаг ордноос өшөөгөө авч байна уу хэмээн гайхацгаав. 3 дахь аянга газарт буу. Сирус 4 дахь дайралт болохгүй гэж бодож байлаа. Тэр хинч ноцтой бэртээгүй гэж найдаж байв.
Харамсалтай нь энэ үйлдэлийн үеэр жин хүртэл өөрийнхөө элбийн хор уршиг мэдэрч маш хүнд бэртэл ав. Хамгаалагчид амьд үлдсэн ч Аскараа хаанч байсангүй. Жин боломжтой байгаа дээрээ түүнийг устгасан гэдгээ баталгаажуулахыг хүсв. Харин харамсалтай нь Сирус түүнийг олж хараад туслахыг оролдов. Тэр эмэгтэй Аскарогийн аюулгүй байдалд огтхонч санаа зовоогүй бөгөөд ямар ч байсан түүний үхлийг л илүүд үзэж байлаа. Сирус мөн Эльбишид хийсэн шийдтэн баривчлахыг шаардав. Тэр бүхэл бүтэн багтаага энд байхад Аскараг хөнөөх бохор ажлыг өөрөө хийх шаардлагагүй болсондоо жин баяртай байв. Гэхдээ хэрэв тэр эмэгтэй жинийг Рункандл гэдгийг таниул асуудал үүсэх нь гарцаагүй байлаа. Хамгаалагчид ирж үхлийн аюултай тарны улмаас Аскара нас барсан болохыг батлан мэдэгдэв. Сирус захирагч Таларисын охины хувьд сарны гэрэл хотгийн удирдлагыг гартаа ав. Мамитийн гэмт хэрэгтнүүд түүний эсрэг зогсох тул түүний тунхаглалд илт эсэргүүцэл гарч байлаа. Сирус өөрийн мөсөн сэлмээр тэднийг цавчин унгааж өөрийн давмгай байдлаа харуулв. Хэрэв шидэн нууцлаг ордон руу дайрахыг зорьсон бол хохирлыг барагдуулах төлөвлөгөөтэй байсан ч хэрэв шидний байн гэмт хэрэгтнүүдийн нэг байсан бол тэдний амьдралыг сүрүүлэхэд ч бэлэн байлаа. Сирус дэм буудлыг өөрийн хяналтад оруулав. Түүний дараагийн байн тэдэн рүү дайрсан шидтэн байлаа. Эльбишид хийсэн хүнд амьд үлдсэн хүмүүсийн нэг байх ёстой нь тодорхой байв. Тэд хүчирхэг дайсныг өдөөн хатгасанд тэрээр хэдийнэ маш их ууралсан байв. Сирус жингийн удаан хөдөлгөөнд дургуутж түүнийг хулчгаар амтан гэж дуудав. Тэр түүний хөлний бэртлийг эмчилсэн бөгөөд энэ нь жирийн нэг хүний хувьд бүтэн 100 жил гайхуулж ярих зүйл байлаа. Сирус энэ тэнэг амтан ямар ч байсан ачийг нь хариулж чадахгүй гэдгийг мэдэж байсан тул түүнд хизээж мартагдчихгүй дурсан зүйлтэйгээ додов. Жин түүнд баяртай гэж даллан үлдсэн боловч түүнийг явсны дараа энэ залуу яг л галзуу хүн шиг анхаарлаа төвлөрүүлж эхлэв. Тэр саяхан зорилгоо биелүүлээд зогсохгүй бол мөрөөж амжилттай баллаж чаджээ. Булшны авраг ба Мураканы хүч. Үйл явдал оркуудын эсрэг хийж буй тулаан руу өсрөв. Миса болон бусад хүмүүс дөнгөж сая нэг орк устгаж ямар ч хохирлгүйгээр энэ сорилтыг даван туулж чадна гэсэн хийсвэр итгэлтэй болоод байв. Гэвч Миса илүү нухацтай хандаж байлаа. Дахин 7 бай устгах үлдсэн тул тэрээр хүмүүсээ хайн хандаасаа гэж хүссэнгүй. Хамгийн санаа зовоосон зүйл бол оркуудын хачирхалтай зам байдал байв. Тэд ихэвчлэн бүлэглэж дайрдаг боловч хачирхалтай нь тэд бүгд ганцаараа байлаа. Миса жингийн айдслал энэ даалгаварт тэдэнд тусалсан гэж бодож байв. Тэд даалгавраа биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байхад Муракан үүний дараа эцэст нь эрх чөлөөтэй болно гэдгээ баярлаж байв. Оркууд яагаад ингэж авирлаж байгааг тайлбарлах нь үнэндээ маш амархан байв. Муракан тэднийг эсрэгээр нь хийвэл ална гэж зүрдүүлсэн байжээ. Оркууд маш их айсан тул дахин хизээж хоорондоо нэгдээгүй байв. Харамсалтай нь муурлуу ирээдүйд илүү олон ядаргаатай даалгавар хийх болно гэж бодож байв. Муракан үйлчлэгийнхээ хариуд комикс ном уншихыг хүсжээ. Тэр тэднийг бүгд эсэн мэнд байгаад баяртай байлаа. Гэтэл гинэд Муракан хүртэл өмнө нь таамаглаж байгаагүй асар хүчирхэг хар энергийг мэдрэв. Энэхүү мангас Мисагийн багийн байрлаж буй газар руу гიშгчин ирж байлаа. Муракан Белопост бусад хүнд ч үл анзаарагдах хүчирхэг цүүдрийн хаалт үүсгэв. Энэ хугацаанд тэрээр өөрийнх нь зөвшөөрлгүйгээр эрчим хүчээ цацруулсан тэр мангасыг устгахын тулд жинхэнэ дүр төрхтөө оров. Булшны аврагууд бараг 2000-ны өмнө устж өгөө болсон байв. Муракан тэр амтныг энд гарч ирсэн шалтгааныг ойлгож чадсангүй. Тэрээр үхлийн аюултай туяа бэлтгэж тэрхүү мангасыг харанхуйн багнаар устгаж орхив. Мангасыг ясны дараа Муракан бүх биеэрээ түгшүүртэй байгаагаа мэдрэв. Тэр удаан хугацаанд ийм их хүч ашиглаагүй байсан ч Зефилүүд булшны авраг гинэд гарч ирсэнтэй холбоотой гэдэгт итгэлтэй байлаа. Эдгээр хачирхалтай тохиолдлууд түүнийг гайхшруулсан ч тэр жинд энэ байдлын талаар мэдэгдэхийг сонирхсонгүй. Муракан хизээ нэгэн цагт жин Зефилийн овгийнхонтой нүүр тулах цаг ирнэ гэдгийг ойлгож байлаа. Үйл явдал хувирагч руу шилжих бөгөөд тэрээр өөрийнх нь бүтээл болох булшны авраг тэр дараа устгагдсанд маш их цочирдсан байв. Тэр үр дүнд нь маш их бухимдаж байлаа. Гэвч бишкэл илүү чухал асуудалд санаа зовж байв. Сүүдрийн луу тэдэнд анхааруулж байгаа мэд тэр мангасыг устгах ажлыг хариуцсан байлаа. Бишкэл аль болох хурдан Зефилүүдтэй уулзахыг хүсэж байв. Төгс ялалт ба овгийн зурчил. Жингийн гайхалтай эргэн ирэлтийн дараа жид маш их бахархаж байгаагаа мэдэрч байв. Энэ нь түүнд чухал даалгавар өгсөн туг баригчдын хувьд маш хүнд ялагдал байлаа. Дунд шатны анги тарж жин найзуудтайгаа уулзсан тэд бас даалгавраа амжилттай биелүүлснийг мэдэж ав. Дунд шатны ангийн ихэнх хүлэг баатрууд цэвэр цусны Рункандл бурхны гимээр азар зэвсгэсэнд татархаж байлаа. Эцсийн эцэст тэд өөрсдийнхөө зэрэг дэвдээ гацсан байв. Тэдний нүдэнд ердөөл 4 одтой хүлэг баатар мэд харагдах чинийг тэд шоолцгов. Түүний бардам занг стооцвол тэд түүний цэвэр цусны байр сууринаас болж түүнийг яаж чадахгүй байлаа. Тэд Мив ан хоёроос дараагийн тушаалаа хүлээж байв. Сонирхолтой нь жин тэдэн рүү шууд алхан очиж сорилтыг дуудаад тэдний бүх үгийг сонссноо тааламжтайгаар мэдэгдэв. Тэрээр араар нь мууснаа хүлээн зөвшөөрсөн казиныг илэглэн шоолов. Жин өөрийгөө бусдаас өндөр цол хэрэгэмгүй гэдгийг батллаа. Казин түүнийг доовлон тохуурхаж зөвхөн азийн хүчээр даалгавраа биелүүлсэн жинд дургуутслаа илэрхийлв.
Чин өөрийн байр суурийг тодорхой илэрхийлв. Тэрээр 5 одтой Хүлэг Баатар 4 одтой Хүлэг Баатар болох Чингийн түвшнээс давж магадгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөв. Тэдэнд юм ярих боломж олгохын оронд Чин Казиныг халз тулаанд дуудахыг хүсв. Тэр аваар ашиглахыг бүрэн зөвшөөрөв. Казин амархан ялалт байгуулна гэж бодож байлаа. Тэр Чин рүү дайрсан бөгөөд Чин түүний сэлмний далайц бүрээс бухимдлыг нь мэдэрч байв. Үүний зэрэгцээ Чин хамаагүй илүү хүчрхэг өрсөлдөгчдтэй тулалдаж байсан туршлагатай тул өөрийгөө дорд орсон мэдэрсэнгүй. Казин өөрийгөө 2 тулаан Чин илүү хүчрхэн гэж гайхуулан тулааныг дуусгахыг оролдов. Чин дайралтыг хаасан боловч түүний аврагийн цохилтод өртөв. Эцэст нь тэрээр сэлмээр хийж болох бүх боломжит хувилбарууд болон дайралтуудын чиглэлийг дагаж чадхаар болов. Чин өөрөө нь чиглэсэн дайралт бүрийг маш гярхай ажиглаж байв. Азар түүний өрсөлдөгч нь уурандаа сохорч мэдрэхүйн суларсан байлаа. Сэлмнүүд мөргөлдөх үед Чин тулааныг итгэл төгс дуусгахаар бэлтгэв. Тэр өрсөлдөгчийнхөө үйлдэл урьдчилан таамаглаж болохоос бөгөөд ялах ямар ч боломжгүйг нь шоолж байв. Казины дайралтад 3 чухал хөдөлгөөн дараалан гарав. Чин бүгдийг нь сүрж зогсоод эцсийн үхлийн цохилтыг хийхээр бэлтгэлээ. Тэрээр хүчрхэг аврагийн цавчилт хийж Казиныг бут нэргэн ялалтыг нь амнаас нь булаан авав. Чин өөрийн хүч чадалтай итгэлтэй байлаа. Тэр маш их сайжирч 5 одтой Хүлэг Баатарын түвшинд хүрчээ. Энэ нь өрсөлдөгчөө өөрөөс нь дорд гэж итгүүлж алдааг нь ашиглах гэсэн түүний төлөвлөгөө байлаа. Тоногийн ихрүүд хэрэг явдал дээр ирээд маш их гайхширсан боловч Чин тулааныг төдийлөн тоолгүй 50 цааш алхлаа. Казин бүлэглэлийнхээ удирдагчдад илтгэхэд тэд үүнийг тоглоом мэтээр хүлээж авав. Хүү ийм бага насндаа хэдийнэ 5 одтой Хүлэг Баатарын түвшинд хүрсэн байгаад тэд мэл гайхжээ. Мю ан 2 Чингийн авахт илгээсэн дайсагнасан мессежийг мэдэж байлаа. Тэд түүний дараагийн даалгавар дээр нь түүнийг устгах хатуу арга хэмжээ авахар бэлтгэж байв. Авгийнхан Чингийн саяхны хүч чадал ахиц дэвшлийн талаар шуугилдаж байв. Авгийнхнаас нь зөвхөн шилтгэн шилтгүүдэл ийм насндаа энэ түвшинд хүрч чаддаг байлаа. Чин хүртэл ийм хэмжээний өсөлтийг урьдчилан таамаглаагүй байв. Тэрээр тусгай сургуулилтаас өөр сэлмний ур чадвараа сайжруулаагүй байлаа. Түүний сургуулилтын нэг тал дахь өсөлтөнд бусад бүх талуудад нөлөөлдөг байв. Сүүдрийн хүчийг сайжруулах нь авра болон мангийн урсгалыг сайжруулахад тусалдаг. Тэрээр овогтой энэ 3 хүчийг бүгдийг нь эзэмшсэн цорын ганц хүн юм. Чин өрөөндөө өмнө нь хизээж харж байгаагүй цэцгийн баглаа байхыг олж харав. Тэдгээр нь аюулгүй мэд санагдсан тул тэр үнийг нэг тоосонгүй. Түүний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын хувьд Чин өөрийнх нь ах эгч нар түүнийг устгах гэж улам бүр яарна гэдэгт итгэлтэй байлаа. Жошо бол тэдгээр хүмүүсийн нэг юм. Луногийн тэргүүн болох зорилгоос татгалцсны дараа тэр хаан ширээнд суух нэр дэвшигчдийн нэг болсон байв. Жошо ээжийнхээ тусламжтайгаар овогдох стратегийн байр сууриа сайжруулахаар ажиллаж байв. Эхлээд Чин ур чадвараа нуухыг хүссэн ч бодлоо өөрчлөв. Дэлхийн нийт түүний амжилтын талаар мэдэх нь тодорхой байлаа. Амжилтаараа гайхуулахын оронд Чин эцгийг анзаараасаа гэж хүссэн юм. Киран Жошог хаан ширээнд суух гэж байгаад сэтгэл дундуур байлаа. Тэрээр Лунаг хүсэж байсан боловч Лунан бицгүй байсан бөгөөд гайхалтай авьяастайгаа үл харгалзан орхин явсан юм. Лунаг явсны дараагийн нэр дэвшигч нь Жошо болов. Энэ бүхэн Чин өөрийгөө хаан ширээнд суух хэрэгтэй гэдгийг нотлох амжилт гаргахаас хамаагүй өмнө болсон байлаа. Чин эцэг нь түүнийг гарцаагүй хүнд сорилтоор шалгана гэдгийг мэдэж байв. Түүгээрч барахгүй сорилтын өмнө Чинийг уталтад өртгөөс сэргийлж хувийн хамгаалалтаар хангаж магадгүй байлаа. Кираны явуулгын ачаар Чин ах эгч нарынхаа уур хилэнгээс амьд үлдэж чадах болно. Эцгийгээ буцаж ирэхэд нь цайлга зохион байгуулагдахыг мэдэж байсан Чин асар их зүйлийг хүлээж байв. Энэ ярианаас хэдхэн хоногийн дараа дэлхийн өнцөг болон бүрээс овгуудын урилга тасралтгүй ирж эхлэв. Чин туг баригчдын эсрэг амар амгалан амьдралаа хадгалсаар байв. Тэд түүнийг олонний анхаарлын төвд байх үед түүн рүү дайрч эрсдэл гаргахыг хүсэхгүй байлаа. Энэ тохиолдолд Брункандел гэр бүлийн нэр хүнд эрсдэлд орох байв. Петров гинэт Чингийн хамгийн сүүлийн даалгаврын талаарх мэдээг барьсаар гүйж ирэв. Тэдний ээж хүүхдүүдийнхээ үйлдэлд маш их урам хугарч уурлаж бухимдав. Тэд Чинийг Зифилийн нутаг дэвсгэрт даалгавар өгч шууд өхөл рүү нэлгэхүйд зоригтой байжээ. Чин тэнд гинэт гарч ирэн үдшилгийг бужигнуулав. Лунтиагран Виганар хамгийн бага дүүрүүгээ харж шийдцгээв. Тэдний ээж Роза даалгаврыг тэр даруй цуцалж Ан Мю2-ын төлөвлөгөөг бүрмсэн сүрүүлв. Энэ хүрээд энэ удаагийн парт дуслаа. Лайк, subscribe дараад үзвэл бичлэгүүдээ илүү хурдан оруулаад явна.